Монгол хэлний үндсэн мэдлэг, суур мэдлэг. Би дээр хичээл дээрээс нэг уртгшигний хамаатай нэг холбогдуулаа ярьчихжээ. Би энэ хичээл дээр би бас л уртгшиг ярив. Уртгшигсээр бол одоо энэ үсгийг юм хийгээд үзээд өө эн чи уртгшиг байна гэдээ үзээ гарах юм биш. Үзээ гарах юм биш. Заавал өөрийн амьдралын дундхын монгол үгэн зөв ярьж дийлж ийн үгүй юу? Тэгвэл энэ дотроос энэ эн чинь уртгаж уншчих юм байна. Уртгшиг байгаа юм байна гэж сая олж үзэж гарна гэсэн. Жишээлбэл аваад ирэх юм бол одоо ийм нэг өсвөн гэгэн ийм өсвөн. Тэгэхээр одоо нэгдүгээр миний нутгаар үгүй нэг нь хог гэн энэ хог гээч хашилдаг шүү дээ. Хайч хашилдаг. Хог гэн. Хоёрдугаар нь гэгэн багш. Тэгэхээр энэ чинь одоо хог гэн одоо энэ чинь энэ болоод гэгэн уртгах шүү дээ. болоод гэ хоггэн гэдэгтэй адилхан. Энэ бол гэгэн тус туссан гэж. Гэхдээ энэ гэнийхний эгийг уртгаж болчихно. Энэ бол уртгах. Эннийх нь болохоор эгийг уртгах. Уртгахаар ингэж ялгах. Тэгвэл одоо энээр үзэлтэй. Нэгдүгээр нь бол одоо гэ гэж. Нэгдүгээр ачаа тэ. Энэ юм ачаа савлаа гэдэг. Тэгэхээр ачаа тэ юу болчих? Гэний уртгал. Гэний уртгал. Энд чи бол энэ эгээс аваад энэ доош энэ гэ уртгч байна. Бүр уртгах шиг. Өөрөөр тэ нэг тэ гэж уншина. Бүгдийн эг уртгч гэсэн үг. Тэгвэл хоёр талын энэ бол гох дэгэ. Гох дэгэ. Энэ болоод идэвхсэр одоо ямар юм бэ? Энэ дэгэ хийлгэсэн энэ хоёр уртгах чадна. Дэгэ тус. Харин энэ болоод энэ гэ хоёр уртгах байж. Гох дэгэ. Энэ бол ачаа тэ. Иймээс бол монгол хэлний урт гişг бол жүхний үсгэн таниад бол одоо энийг би зөв үлчнэх юм биш. Үеийн таньжгууд зөв үлчнэх юм биш. Заавал монгол энэ үгээр одоо өөрөөр холбоо болгоод ихтэй энэ чинь хог гэн гэж хэлдэг шүү дээ. Хүн чинь гэгэн багш гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл ачаа тэ гэж хэлнэ. Гох дэгэ гэж хэлнэ. Ачаа дэгэ гэж хэлэхгүй шүү дээ. Иймээс бол монгол үгнийхээ баримжаа авъяахан баримтлал. Өөрөөр хэлбэл монгол үгийн зөв сайхан ярьж чадсан. Энэ монгол үгний дотор урт гişг өөрөө ялгаж чадна гэсэн үг. Би өнөөдөр хоёр жишээгээр ингээд урт гişг бас нэг дөрөв шиг тайлбарлаа танад. Хүлээвсэнс баярлалаа. Баяр.